За цар тахал гараад хөл хорой тогтоосонтой холбоотойгоор хүүхдүүд минь одоо зайлшгүй гэртээ байх шаардлагатай болоод байна. Үүнтэй холбоотойгоор одоо эцэг эхчүүд бид яалтчгүй хүүхдээ зөв хүмүүжүүлэх тал дээр анхаарах шаардлага зайлшгүй бидэнд тулгараад байгаа л да. За тэгээд хөл хорой тогтоосонтой холбоотойгоор хамгийн түрүүнд хүүхдүүд хөдөлгөөний хомсдолд их орж байна. Тэгээд зөв хооллолт тал дээр анхаарахгүй бол хөдөлгөөний хомсдол үүснээс шалтгаалаад жин нэмэгдэх андлага маш их ажиглагдаж байна. Тиймээс одоо манай гэр бүлд эрүүл хооллолт идэвхтэй зөв хөдөлгөөнийг гэртээ одоо хэрэгжүүлж байна. Гэртээ тэрийг дагаж мөрдөд би твшил болгоод ер нь дадал зуршлаг болох гээд ингээд байж байгаа. За хүүхэд маань одоо телевизийн хичээлийг нөгөө цаг тухай бүрт нь хийгээд багштай одоо чатаар илгээдэг байгаа. Үүнээс гадна багш нөгөө нэмэлт даалгавраа өгдөг. Тэрийг цаг тухай бүрт нь хийгээд багштай тооцоолаад явж байна. За нэмэлтээр бит хоёр Японы хэлээ манай хүүхэд одоо надад дүүдээ бол мэтэр зааж өгч байгаа. За одоо яг англи хэлний цагаан толгой үсгийг үзэл дууссан юм чи бүгдээрээ дуугаа дуулаад үсгээ багтгаад явчаа. За яахан байж. За дуугаа дуулчих. ку к к. Тэгээ ээж нь болохоор хүүхдтэй нөгөө англи хэлний үсгийг ямар ч байсан бүх цагаан толгойг нь уншаад зааж өгöd дуу хэлбэрт оруулаад явж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай лавта сургуулийн 4-р ангиас урьж би анууж байна. Харин зэрэг би гэртээ өөрөө бие дааж төгдөөр сурсан байгаа. Тэр аюутынхаа нэгийг танаас тоолоод үзүүлье. Идэвхтэй хөдөлгөөний тал дээр бол нөгөө дасгал хөдөлгөөний хийгээд 108 ээжтэйгээ хамт мөргөөд байгаа. Эрүүл зөв хоол тал дээр бол ямар хүний биед их хэрэгтэй, ямар хүнсний биед юу хэрэггүй байдаг талаар мэдлэг олгоод үүнийхээ дагуу битээр хамт хоол хийж суралцж байгаа. Одоо цахим орчноос хүндэрүүлэх зорилгоор хоол байлгаад ер нь шатар даам тоглох, шагаа нэслэх, морь уралдах зэргээр бол ер нь бол утаснаас хол байлгахыг ер нь ирмэлдэж байгаа.